танилцаад ердөө 2 хоногийн дотор нэг гэртээ орох үнэхээр боломжтой зүйл гэж үү? Яг уу маш ховор тохиолдолд боломжтой байхыг үгүйсгэх аргагүй боловч ер нь боломжгүй зүйл шүү дээ. Гаднаасаа сайхан харагдаж байгаа тэр нэгэн хүн алуурчин, зандалчин байхыг ч үгүйсгэх аргагүй учраас тэр Омайма Нильсон гэх Египт модель яг л ийм хүн байсан бөгөөд өөрийн нөхөр Вильям Нильсонтойгоо танилцаад ердөө 2 хоногийн дотор гэрлээд нэг сарч болоогүй байхдаа хөнөөчгсөн байдаг. Магадгүй түүний нөхөр өөрийнх нь ботсон шиг их мөнгөтэй нэгэн биш байсан болохоор мөнгөний төлөө 2 нүдээ ухаад өгөхөд бэлэн бүсгүй хөнөөсөн байдаг байх л та. Гэхдээ энэ хэрэг түүний өдүүлсэн хэрэгүүдийн ердөө л нэг нь байсан юм. Ингээд үзэсгэлэн гоо төгөлдөр хэрнээ дотор талдаа ямар ч араатнаас долоондоор Омайма Нильсны хэргийг эхлүүлцгээе. Омайма Нильсны жинхэнэ нэр нь Омайма Ариф бөгөөд 1968 онд Египт улсын Каир хотод 16 хүүхэдтэй ядуу айлын охин болон мэндэлсэн. Аав нь гэр бүлийн хүчирхийлэгч байснаас болоод Омайма Нильсны бага насны амьдрал тэр чихтэй ад жаргалгүй өнгөрснөөс гадна 6 настай байхдаа аавынхаа хүсэлтийн дагуу уламжлалт эмэгтэй хөвч хүндлэлтийн мис ажилбар хийлгсэн байдаг. Энэ нь шашны зан үйл бөгөөд 14 хүртэлх насны охтын эмзэг эрхтнийг нь ихэвчлэн өвчин намд орхичгүйгээр мис заслын буус аргаар нөхүүлж цоолохоос ахуулаад бүрэн бус байдлаар хэрчиж авдаг маш харгас зан үйл юм. Энэ зан үйлийн гол зорилго нь ямар нэгэн байдлаар дур хүслээс ангижрахад оршдог. Омаймагийн тухайд энэ зан үйлээс болж хилүүгээ хэрчүүлж бүх насаараа ирэмдэг болж хоцорсон бөгөөд өөрийнх нь хэлснээр бол бэлгийн харилцаанд орох үед асар их өвдөлтийг мэдэрдэг байсан. Маш олон жил аавынхаа хүчирхийлэлд өртсөн Омайма өсвөр наснда 2 эгчийнхээ хамтаар гэрээсээ цугтааж улмаар орон нутгийн хамгийн ядуу хэсгийн ойролцоо байрлах оршуулгын газарт амьдарч насанд хүрсэн байдаг. Омайма өсөж торнохын хэрээр үзэсгэлэн гоо нь улам бүр тодорч байсан бөгөөд түүний үзэсгэлэн гоог харсан ямар ч эрэгтэй хүн хүл алдахуйц байсан гэдэг. Тэрээр насанд хүрсэн жилээ буюу 1986 онд Америк улсын иргэн Рожер Стенбруктэй танилцаад ердөө 2 сарын дотор гэрлэж нөхрөө даган өөрийнхөө мөрөөдлийн улс болсон Америкийн нэгдсэн улсад цагаачлан ирж чадсан боловч хосуудын хамтын амьдрал хэдхэн сарын дотор дуусгар болчихсон. Яг уу Омаймагийн хувьд энэ гэрлэлт анхнаасаа Америкийн нэгдсэн улсад ирэх түлхүүрэл байсан болохоос биш жинхэнэ гэрлэлт нь байгаагүй байх л да. 18 наснда хүнтэй гэрлэж ахиад л 18 наснда салсан Омаймад нутаг буцах хүсэлт огт байгаагүй учраас өөрийн хийж чадах ажил бүрийг хийж хүүхэд асрагчаас ахуулаад бүх төрлийн ажлыг хийх болсон. Түүний хийж байсан ажлууд дундаас өөрт нь хамгийн их таалагдж байсан ажил нь моделийн ажил байсан бөгөөд Коста Месад моделийн ажилд орж чадсан боловч байнгын ажлын санал ирдэггүй байснаас болоод арай өөр салбарт хүч үзэхээр шийдсэн. Тодорхойл бол буруу гарын салбар. Тэрээр цэнгэний газруудаар явж Ишта болон Надя гэх нэрүүдээр олон эрчүүдтэй танилцаж улмаар нэгэн зэрэг харилцаа үүсгэж эхэлсэн бөгөөд эдгээр эрчүүд нь бүгд өөрөөс нь хамаагүй насаар ахмад эрчүүд байлаа. Омайма эдгээр эрчүүдтэй уулзаж мөнгөөр биеэ үнэлдэг байсан бөгөөд Сан Бернардиногийн прокуроруудын дүгнэлтээр бол тэрээр жинхэнэ биеэ үнэлэгч байсан. Хэсэг зуур ингэж явсныхаа дараа түүний хийдэг өдүүлдэг хэрэгүүд нь улам илүү томорч эхэлсэн бөгөөд уулзаж байгаа эрчүүдэд дээрэмдэж хөөхөн гихчин шоглох болсон байдаг. Тодорхойлбол тэдэнтэйгээ дотн харилцаанд орж байхдаа буу эсвэл хутга тулгаж мөнгө машиныг нь дээрэмдэх болсон. Харамсалтай нь эдгээр эрчүүдийн талаараа цагдаад мэдэгддэггүй байсан бөгөөд залуухан бүсгүйд дээрэмдүүлсэн гэдэг ичгүүр тунахыг ерөөсөө хүсдэггүй байсантай нь шууд холбоотой аж. Омайма орон нутгийн баарнуудаар явж зүс танихгүй эрчүүдийг ангуучилдаг байсан бөгөөд өөрийнхөө амьдардаг хотын бүх эрчүүдийг дуусгаад бүр хажуу хотынхоо эрчүүд рүү орсон гэхээр ямар их хөдөлгөөнтэй байсан нь шууд ойлгогдож байгаа байх. Тэрээр бильярд бүр маш сайн тоглодог байсан бөгөөд бильярд тоглонгоо шинэ ангаа олоод авчихдаг байсан. Тэрээр ер нь л хаа явсан газараа хил ам таталж явдаг байсан бөгөөд зам тээврийн 12 удаагийн ослын хэрэгтэй нэр нь холбогдсон байдаг. 1991 оны 10 дугаар сар урдын адилал ангуучлалаа хийхээр цэнгэний газарт очиж 56 настай 192 см өндөртэй 104 кг жинтэй буюу нэлээд том биетэй Вильям Нильсонтэй танилцсан.
Вильямыг бүгд л Билл хэмээн нэрлэдэг байсан учраас одооноос эхлээд Билл гэд яриад явчихъя. Билл гоё машинтай гаднаасаа бол нэлээд мөнгөтэй байрын ир байсан болохоор Омайма тэр доор нь л бариад авчихсан байдаг. Билл Техас мужид нисгэгч хийдэг байсан боловч ажлаа ашиглан Мексикийн хилээр хууль бусаар 100 тонн марихуан нэвтрүүлгийг завцсан хэрэгээр 4 жилийн ял сонсож улмаар суллагдаад удаагүй нэгэн байлаа. Харин Омайматай танилцах үедээ программистийн ажилд дөнгөж орчход явж байсан юм. Тэдний харилцаа бүр маш амархан бүтгэж эхэлсэн бөгөөд Омайма Биллтэй танилцаад ердөө 2 хоногийн дараа өөрөө гэрлэх санал тавиад 11-р сарын 1-ний өдөр Лас Вегас эсвэл Феникс хотуудын аль нэгэнд очиж Египт ламаар ажиллуулсан. Гэхдээ лам нь зүгээр л утасны цаанаас ажиллаад өгчихсөн гэдэг. Биллийн хувьд өмнөх эхнэрээсээ албан ёсоор гэрлэлтэд цуцлуулж дуусаагүй байсан учраас Омайматай гэрлсэн гэрлэлт нь анхнаасаа л албан ёсных болох боломжгүй байлаа. Гэсэн ч тэд бал сарынхаа аялалд гарч Омайма Биллийн овгийг нь авч гэр бүлийнхэнтэй хүртэл танилцаад амьдсан боловч хүн бүрэл тэдний гэрлэлтийг мөнгөний төлөөх гэрлэлт хэмээн ботож байсан юм. Ялангуяа Биллийн гэр бүлийнхэн Омаймад нэг л итгэж өгөөгүй. Омайма бал сарынхаа үеэр хадмууттайгаа танилцахаар очих үедээ өөрөө эвгүй хүн гэдгээд нотлоод өгчихсөн учраас тэр л дээ. Юу болсон бэ гэхээр тэрээр морь унаж яваад мориноосоо маш хүчтэй унаж бэрцсэн боловч эмнэлэг орохын оронд өвчин намдах имийг архиар даруулж уучгаад хээнийг яваад байсан тул хадмууд нь бараг л өмнөөс нь айдаст автчихсан. Угаасаа энгийн хүн ийм үйлдэл гаргахгүй шүү дээ. Гэхдээ тэдний дүгнэлт яхаа аргагүй зүв байлаа. 12 дугаар сарын 1-ний өдөр Омайма өөрийнхөө хуучин найз залуу болох Ричард Гректэй уулзгаар Биллийн машиныг унан гэрт нь очисон байдаг. Аль хэдийн саалчсан ямар ч холбоо харилцаагүй болсон хуучин найз бүсгүйнд гинэтл ирсэн нь Ричард Грект ч бас нэлээд хачирхалтай санагдаж байлаа. Гайхсан боловч түүнтэй уулзгаар гэрээсээ гартал Омайма уйлчихсан байдалтайгаар хүлээж байсан бөгөөд тэрээр манай нөхөр намайг хүчрхийлж зодоод гэрээс гарахгүй хүлээд байсан учраас би зүгтаах гэж байгаад түүнийг хөнөөж өглөө. Түүний зогцсыг зайлуулахад надад туслаач хэмээн гуугаад өөрийнхөө зүсэгцэн гар хүлээг харуулсан. Гэхдээ Ричард Грег бүсгүйн занг маш сайн мэддэг байсан тул татгалзаад явуулсан. Үүгээр ч зогсохгүй цагдаад дуудлага өгч Омайма нөхрөө хөнөөсөн байж болцсошгүй байна шүү хэмээх мэдээллийг анх удаа хүргүүлсэн юм. Омайма нэгэнд түүнээс тусламж авч чадахгүй гэдгийг мэдсэн болохоор даргийнхаа хүн рүү очисон нь 27 настай Хосе Эскивел гэх залуу байлаа. Бүсгүй энэ залууд ч бас өнөө ярьсан зүйлээ ярьж тусламж гуйсан бөгөөд залуу түүнд туслахаа амлаж орой ачааныхаа машиныг аваад Омаймагийн гэрт очно хэмээн хаягийг бичиж аваад салсан боловч Хосе анхнаасаа л түүнтэй орооцолдож гэмт хэргийн хамтрагч болох санаагүй байсан юм. Тэрээр Омайматай уулзаж дуусмагцаа шуудхан л цагдаад мэдэгдэж гэрийнх нь хаягийг өгснөөр цагдаа нар нэн яралтай Виллийн гэрт очиж шалгалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингээд хамгийн түрүүнд Омаймагийн унаж явсан Биллийн машин дотроос хогийн уутанд хийсэн хүний дотор эрхтнүүдийг олсон боловч энэ бүгд ердөө л эхлэл байлаа. Учир нь цагдаа нарыг илүү аимшигтэй зүйл хүлээж байсан юм. Цагдаа нар Виллийн гэрт ороход бүх зүйл дээр нь шахуу, цусны туслууд болон махны үрцүүд үсэрсэн байдалтайгаар байж байснаас гадна орны матраас нь тэр чигтээ цуснд нэвччихсэн, угаалгын өрөөнд нь арсыг нь хуулаад үлгүүр түлхсэн, хүний цээжний хүндий, хөргчөнд нь тугалган цаасанд ороогоод хийчихсэн эд эрхтнүүд, хогийн савнд махны жижиг хэсгүүд хаягдчихсан, досонд гүн шаарсан хүний толгой, досонд шаарсан мах болон хавирга байж байлаа. Энэ яригадаад байгаа зүйл нь ерөөсөө хүнсний мах биш, тэр чигтээ хүний мах. Энэ зохицос мэдээж Биллийн зохицос байсан бөгөөд задлан шинжилгээгээр бол тэрээр 1991 оны 11-р сарын 28-ны өдөр буюу гэрлснээсээ хойш 27 өдрийн дараа ийм хэрцгий байдлаар алуулсан гэх дүгнэлт гарсан юм. Түүнийг маш олон удаа мохоо зүйлээр зогсноос болж амиа алдсан гэх дүгнэлт гарсан боловч яг юугаар зогсно нь тодорхой бус. Гэхдээ Омаймагийн зухас дуртаснаар бол эндүү болон эндүүний тавиураар үхтэл нь балбчихсан. Биллийн гэрээс олцсон зохицны хэсгүүд нь нийтдээ 68 кг болсон боловч талаагаач өөрөө 104 кг орчим жинтэй байсан. Тэгэхээр эндээс үлцэн хэсгүүд нь хаашаа явчихсан юм болоо гэдэг асуулт үүснэ. За энэ асуултын хариулт нь жоохон муухай. Омайма өөрийнхөө сэтгэл судлаач эмчид хэлснээр бол тэрээр Биллийн хавиргийг яг л энгийн мах шиг амталж байгаад шараад идчихсэн. Түүний ярьснаар бол нөхрийнх нь хавирга бусад махтай харьцуулахад жаахан чихэрлэг байсныг тооцвол маш амттай байсан
хэлсэн аж. Гэхдээ сэтгэл судлаач эмчин түүний энэ яриаг шүүхэд шилжүүлж түүний эсрэг нотлох баримт байдлаар огт ашиглаагүй юм. За тэгвэл Омайма Виллиг яагаад хүнөөсөн талаар ярив. Бүсгүйгээс мэдүүлэг авч эхлэх үед тэрээр бид хоорондоо огт муудалцаагүй байсан. Харин миний ухаан гинэтэл орж гараад буцаад сэргийх үедээ нөхрөө мөчөлчихсөн дээр нь сууж байсан хэмээн мэдүүлж байсан ч дараа дараагийнхаа мэдүүлгүүд дээрээ өөрчилж эхэлсэн байдаг. Баг багаар мэдүүлгээ өөрчилсөөр байгаад Виллиг гэр бүлийн хүчирхийлэгч байснаас гадна өөрийг нь гэртээ хорж бэлгийн хүчирхийлэл үлдэж байсан учраас бие хамгаалах зорилгоор яхаа аргагүй түүнийг хүнөөсөн хэмээн мэдүүлж гар дээрээ үссэн шархнуудыг үзүүлж эхэлсэн. Гэвч түүний гол баталгаа гэгдээд байсан энэ бие дээрх зүсэлтүүдийн соримнууд нь бүгд өөрөө цогцос мөчөлж байх үед нь үүссэн байсан юм. Угаасаа цогцос мөчөлж байгаа тохиолдолд хутг нь халтраад үйлдэгч итгээд ийхүү гэмтдэг аж. Үүнээс болоод түүний мэдүүлгийг батлах цор ганцхан баталгаа гэгдэж байсан зүйл нь үгүйсгэгдсэн юм. Дээрээс нь хохирогч Виллийн салсан эхнэр нь түүнийг хизээж гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байгаагүй, үлдээд байхаарч зан ариншинтай хүн байгаагүй хэмээн мэдүүлснээр энэ мэдүүлэг тэр чигтээ няцаагдаж эхэлсэн. Үүгээрч зогсохгүй Омайма өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байсан гэсэн нэгэн баталгаа гараад ирсэн нь талиагаач нөхрийнх нь хүлдээр байсан гинжилсний улмаас үүссэн шарах байлаа. Үүнээс дүүнвэл тэрээр нөхрөө гинжилж гэртээ хорьсон болж таардаг. Ердөө 27 хоногийн хамтын амьдрал байсан гэхэд арай л их үйл явдал өөрөмжсөн болж таарад байгаа юм. Омайма шинэ нөхрөө нийлэн хөрөнгөтэй байх хэмээн найдаж байсан боловч яг үнэндээ тэдний гэрлэлт албан бус байсан болохоор хамтын захиран зарцуулах хөрөнгө байсангүй. Мөн Вил өөрийнхөө гэрийн сейфэнд тийм ч их бэлэн мөнгө хадгалах дуртай нэгэн биш байсан бөгөөд хэргийн үеэр л гэхэд сейфнээс нь өрдөө $100 л олцсон байдаг. Тэгэхээр Омайма өөр бусад ирчүүдийг дээрэмдэж байснаасаа ч бага орлоготой болоод ирсэн гэсэн үг. Ер нь төсөөлж байсанд нь огт хүрч чадаагүй. Голд Диггерийн гол зорилго нь мөнгө атал ямар ч мөнгөгүй болоод ирсэн нь түүний уурыг бараад ийхүү хэрэг үлдэхт нь нөлөөлчихсөн. Омаймагийн гин буруугийн шүүх хурал 1992 оны 12 дугаар сарын 1-ний өдөр болж өнгөрсөн бөгөөд энэ үеэрээ тэрээр өөрийгөө аварч гарахын тулд хөвч таслалт хийлгэснээс болоод эрэгтэй хүмүүстэй ойртоход эмзэг эрэгтэн нь маш их өвддөг байсан. Ялангуяа хохирогч түүнийг маш их өвдөгдөг байсан хэмээж байсан боловч хуучин найз залуус Омайма хизээж эмзэглэж байгаагүй хэмээн мэдүүлснээр түүний өөрийгөө хамгаалах гэсэн цор ганц оролдлого нь тэр чигтээ бүтлгүйтэйж 27 жилээс бүх насаараа хоригдох ял сонсчихсон. Омайма шоронд орсон хонооч гэсэн ерөн засраагүй. 2011 онд шоронд хоригдож байгаа хэрнээ 70 настай эрэгтэйтэй гэрэлчихсэн. Тэрээр 2002 болон 2019 онуудад цагаас өмнө суллагдах хүсэлт гаргаж байсан боловч шүүх хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь түүний шоронгийн бүртгэлд зодон зохион ажилтныг зодсон, хууль бус зүйл өрөөндөө хадгалсан, хулгай хийсэн, маргалцсан, зааврыг биелүүлээгүй, ариун цэврийн стандартыг дагаж мөрдөөгүй зэрэг хид хідэн сахилгын том зөрчил тэмдэглэгдсэн байсан юм. Ер нь суллагдаж гараад нийгэмд хэрэгцээтэй зөв байдлаар амьдарч чадахгүй хэмээн дүгнэгдэж байгаагаасаа болоод суллагдаж чадахгүй өнөө хүрчгээд байгаа. Түүний дараагийн давд заалтах хүсэлт гаргах боломжтой хугацаа нь энэ жил буюу 2026 он болохоор шүүх хүлээн зөвшөөрвөл тэрээр энэ жил суллагдах магадлалтай. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.